Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Хөгшин залуу хүүхэд томчууд эрэгтэй эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийгээ мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлээ удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. Сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийн 10 дахь дугаараа сэтгцээр үл мэндийн үндэсний төвөөс бэлтгэж байна. Тэгээд бидний урилгыг бас хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцож байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр өнөөдөр та бүхэн ярилцах сэдв тэгэхээр ер нь мансууруулах байдлын хэрэглээ ямар нөхцөл байдалд хүрэгдэхин сэтгц болон биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг за үүнээс яаж урьдчилан сэргийлэх үү гэх мэтчлийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл хүргэх юм байгаа. Тэгэхээр хамгийн ихэнд та мансууруулах бодис гэж ер нь яг сэтгцэд нөлөөт бодис гэж юу хэлээд байгаа юм бэ гэдэг тодорхойлтыг нь хэлж өгөөч. За сэтгцэд нөлөөт бодис, мансуурлах бодис гэхээр энэ хоёр нэр том юм. Угаасаа мансуурлах сэтгц нөлөөт бодисын хөл бус эргэлттэй тэмцэхүүлэн дээр бол гаргасан тодорхойлолт бол байгаа. Удаа дараагийн хэрэглээгээр сэтгцэн болон биеийн хараад байдал үүсгэсэн энэ хэрэглэнээс үүсгэсэн донтох хэмжээг үүсгэсэн бодисыг бол мансуурлах бодис буюу сэтгц нөлөөт бодис гэж хэлнэ. Яг ямар нөлөө үзүүлдэг, ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бэ те? Яагаад донтох хэмжээнд хүргэдэг юм зүйл юм бэ? За бүх донтох хэмжээг хэрвээ хувааж битнэр үзвэл химийн болон химийн бус донтолт гэж хуваагдана. Химийн донтолтын дотор бидний сайн мэддэг арих, тамхи, тамхин дотор вейптэй сүүлийн үед бол гарч ирж байгаа хэрэглээ. Хоолны зарим бас эмгүүд бас орно. Нөгөө химийн бус донтолтонд болохоор нь юу орох гэж байгаа гэвэл тоглоомын доон, компьютерийн доон, дэлгэцийн доон гэдэг л энэ бүх донгууд бол тийш орох юм байна. За тэгээд мэдээж химийн донтолтын хамгийн бас арих тамхинаас гадна чөлөөтэй хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд зарагдж байгаа бодисын нөгөө талд болохоор нь хуулиар зөвшөөрөгдөөгүй сэтгц нөлөөт бол бодисууд байгаа. Тэр нь болохоор нь олон төрөл байгаа. Тэгвэл яг олон төрөл байгаа ч гэсэн ч удаа дараагийн хэрэглээгээр бодисын хэрэгжилж байгаа бодисын хэд зэрэг удаан хэрэгэлсэн, ямар хэмжээтэй хэрэгэлсэн, тасралтгүй хэрэгэлдэг юм уу, үгүй юу гэд ямар давтамжтай өдөр болгон юм уу, өдөрт 2-3 удаа юм уу, эсвэл 7 хоног 1 удаа юм уу, сард 1 удаа юм уу гэд тэрнээс шалтгаалаад тухайн хүнд бол сэтгцэн болгонд зан үйлийг бол эмгэг донтолт бол өсч болох юм байна. Ер нь мансууруулах бодисын энэ хэрэглээ донтох эмгэгэнд өртөж байгаа байдал тохиолдлын манай орны хувьд ч юм уу энэ төрлийн бүртгэгдэж байгаа тохиолдол нөхцөл байдал ямар байгаа вэ? За ер нь бол бид нэгэнд нэг дэлхийн дээр амьдарч байгаа учраас бид дэлхийн хэмжээний бас тархалтыг бол бас мэдэх хэрэгтэй л байна. За ямар ч байсан мансуурлах бодисын хэрэглээний асуудал тэрэнд ингээд донтсон энэ эмгэгүүдийн бүртгэл World Drug Report буюу дэлхийн сэтгц нөлөөт эмийн тайлан хэрэглээний тайлан гэдэг л 2021 онд бол гарсан. Тэнд 2019 оны мэдээлэл бол багтаасан байгаа л да 2 жил боловсруулалт хийгээд гаргадаг юм. Сүүлийн үед бол юу ажиглагдаад байгаа гэхээр нь хамгийн их бүх улс орны зовоос асуудал ямар байгаа гэхээр нь шин сэтгц нөлөөт эмнүүд бол их төлхөө орж ирж байгаамаа. Шин сэтгц нөлөөт эмийг болохоор нь бид болон зөвхөн Монголд биш дэлхийн хэмжээнд хүртэл бүртгэхэд бол айгүй хэцүү. Тэгээд таанаас ямар шин холцоод ороод ирж байгаа гэхээр мэдхийн заримд аргагүй л байдаг. Тийм учраас лабораторийн шинжилгээнүүдээр тэрийг илрүүлэх энэ ямар бодис байна гэдээ тогтооход бол айгүй их бэрхшээл бол тулгараад байна. За зүгээр уламжлалт сэтгц сэдвт бодисууд бол хид хідэн төрөл байгаа гэд би хэлсэн. Яг нэрээр нэрлвэл та бит хоёрын
одоо өрчлөн сэргийлэх биш эсрэгээр одоо сурталчилгаа болох учраас бол одоо би нэрээр бол нэрлэхгүй. За ямар ч байсан ер нь ковидын дараа одоо ковид үед ч гэсэн ч одоо энэ цаар тахлын үед болохоор нь одоо интернетээр бодисыг худалдах одоо асуудал бол нэлээд дэлгэрсэн байгаа. Дэлхийн хэмжээнд харвал бид нар чинь яг нөгөө Еврази буюу одоо Европ, Ази одоо юун дээр одоо Азийн төвд л одоо амьдарч байгаа хүмүүсийн хувьд болохоор нь бидний одоо хувьд бол аюул нь юу байгаа гэхээр нь шинэ сэтгэц нөлөөд бодис буюу одоо синтетик одоо аргаар нийлүүлдэг одоо сэтгэц нөлөөд бодис бол айгүй ойрхон байгаа. Яг бол дандаа Ази орнууд тэр нь юу гэхээр нь Хятад улс байна. Одоо янз бүрийн арлын одоо тий Индонези одоо маягийн тий одоо тийм орнуудад бол нэлээ ингээд яг үйлдвэрлэл нь бол явагддаг. Тэгээд манайх одоо их ойрхон байгаа учраас аль хэзээ одоо дамжиж одоо яах хэрэглээний орноос бусд нь яг хэрэглээний одоо орон болцсон гэдгээл олон одоо судалгаа бол харуулж байгаа. За ер нь бол энэ талаар бол албан ёсны судалгаа болохоор нь хөл зүй дотоод хэргийн яамаар 2021-22 онд бол явагдсан. Тэгтээ тэр мэдээлэл болохоор бас нууцлалын одоо зэрэгт орсон учраас бол тэгээд тэд нэр тэр судалгаанаас бол тэр одоо Нобелийн одоо аргагчлаар явагдсан судалгаа бол байгаа. Зөвхөн албан хэрэгцээнд бол одоо тэр судалгааг бол одоо шаардлагатай байгууллагуудад бол ингээд түгээж бол одоо тэр тоо баримтаг бол өгсөн. Тэндээс бол яг ингээд ийш татаад л одоо шууд хийх бол боломжгүй. Ерөнхийн ингээд таймлаар ингээд хэлбэл ямар ч байсан Монгол улсад бол одоо мансуурлах бодис буюу одоо сэтгэц нөлөөд бодисын хэрэглээ нэлээд байна л гэж одоо тийм тоо мэдээ бол гарсан байна. Өртөж байгаа нас хүйсийн онцлогийг харахад ер нь хэдэн орчим насны ямар одоо хүмүүс яагаад энийг хэрэглээд байна вэ? Мэдээж хүн болгон биш байгаа шүү дээ тий. Тийм эрсдэлтэй бүлэг гэж байх уу? За би одоо энэ салбарт бол 35 жил дээр ажиллаж байгаа. Миний одоо баг ажлын одоо тал нь одоо энэ сэтгэц бодис мансуурлах бодисын хэрэглээтэй ямар нэг аргаар ингээл хамтарсан маягаар л одоо миний үйл ажиллагаа бол явагдсан байна. Тэгээ миний хувийн бодлоор болохоор нь ялангуяа нийгэм одоо залуу хүмүүс бол илүү одоо энэ асуудал бол татагдах нь бол илүү байна. Тэр байтугай одоо бараг 80 оноос хойш яг одоо бидний нэг жоохон тэцвэргүй байдал гарч ирсэн шүү дээ. Арчлал руу шилжих гээл одоо нэг шилжилтийн үе дээр бол өссөн яасан хүүхдүүд бол хараа хяналт бол муутай байсан. Учираас одоо тэд нэр яг 35-аас 40 насны хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн дунд бас хэрэглээ өндөр байгаа болов гэж би хараад байна. За тэгээд хичнээн одоо бага наснд альва нэг одоо сэтгэц идэгт бодис тэр дотор арх тамхи орно гэж би хэлсэн шүү дээ. Жишээлбэл одоо 3-4 дугаар ангиас эхлээд тамхиа татсан. Дараа нь 6-7 дугаар ангид бол одоо архиа өөж эхэлсэн тий одоо хамгийн анхны одоо амсах одоо төдий юунууд байсан ч гэсэн ч тэр одоо хүүхдийн бүрэн гүйцэд боловсрогдоогүй тий одоо нас биед хүрээгүй ураг тархинд бол одоо маш их том хохирол бол үзүүлж байгаа л да. Тийм сэтгэц нөлөөд бодисуд болохоор нь тэгээд тэрний дараа тийм хүмүүс голдуу бол яадаг гэхээр нь одоо жоохон нөгөө нас ахаар нь жоохон ингээд мөнгөнд ингээд хүрхээр нь тий өөртөө мөнгө олдог яадаг болсон тохиолдол болохоор бусад одоо сэтгэц нөлөөд бодисын хэрэглээр шилжих нь бол айгүй олон байгаамаа. Одоо олон тийм тохиолдол байгаа. Зүгээр манай Сэмүүдийн одоо хэвтэлтийн юг харуул жишээлбэл одоо 15 жилийн өмнө болохоор манай сэтгэц нөлөөд бодисын хэрэглээтэй хүн хэвтлээ гэхээр нь одоо жил бараг өдрийн од шиг байсан бол одоо ямар ч байсан жилдээ бол нэг 50-60 хүн бол хэвтээд гардаг. Тэр 50-60 хүн чинь дандаа сайн дураараа ирдэг эмчилгээнд альва нэг одоо албадлагын арх хэмжээнд бол ороогүй тийм хүмүүс байгаа учраас одоо энэ 50-60 хүн байлаа гэхээр цаана одоо бүртгэгдээгүй яагаагүй энэ асуулт чинь хөл бус учраас те даал байдлаар өчнөө олон хүн байгаа гэж л одоо бид нар бол ер нь таамаглал байна л да. Тэгэхээр таны саяны ярианаас бол одоо
бүрэн гүйцэд сэтгэл зүй, биеийн хөгжлөнд төлөвшөөгүй байх насандаа одоо тэр хорц зуршил, мансууруулах төрлийн зүйлсийг хэрэглэх нь өөрөө ирээдүйд улам одоо энэ хүнд төрлийн зүйлсийг хэрэглэх эрсдэл болж ийн гэж ойлгох уу? Өөрөөр хэлбэл одоо нэг сэтгэц идэвхт сэтгэц нөлөөд бодисыг хичнээн бага насандаа хэрэглэвэл дараа нарийн хүчтэй бодисыг хайж эхэлдэг байхгүй. Яагаад хайж эхэлдэг гэхээр нь тархинд одоо бас нэг өөр ингэсэн онцлогуд бол бий болдог. Жишээлбэл альва нэг одоо таатай байдал одоо тархийг оруулдаг, урамшуулын буюу одоо шагналын системийг тодорхой байдлаар идэвхжүүлдэг одоо бүх сэтгэц нөлөөд мансуурлах бодис болохоор нь дараа нь одоо арай нөгөө хүнд хэлбэрийн өөрөөр хэлбэл жирийн одоо тамхи харихнаас нь одоо таашаал авахаа болчдөг штэ. Тэгэхээр нь одоо хүнд хэлбэрийн илүү донтолт үүсгэдэг, хор хөнөөл ихтэй бодис руу шилжих нь их байд юм аа. Тийм учраас эндээсээ шууд юу харагдаж байгаа гэхээр нь хичнээн бага насандаа мансуурлах бодис одоо сэтгэц нөлөөд бодис одоо дайрагч байла, тамхич байла, одоо дэлгэрсэн веб байла ч гэсэн ч тэрийг одоо хичнээн бага насандаа хэрэглэнэ гэхээр нь төдийчнээ юу болоод байгаа гэхээр цаашдаа бол одоо хүнд хэлбэрийн одоо хүнд донтолт үүсгдэг мансуурлах бодис хэрэглэх бол одоо эрсдэл бол яг тэр хэмжээгээр бол ихсдэг юм байна. Нийгмийн хүчин зүйл, гэр бүлийн орчин хэр нөлөөлөх вэ? Тэр бол мэдээж ер нь одоо сэтгэц нөлөөд мансуурлах бодисын хэрэглээ буюу одоо дондох хэмнэгдээр харуул одоо 3 янзын хэмжүүр байдаг гэл нэр нь болохоор эмнэлгийн, нэг нь болохоор хуулийн, нэг нь болохоор нийгмийн. За тэгээд нийгмийн дотроос нөгөө шалгуурыг авч үзвэл ямар гэр бүл төссөн, гэр бүл нь эвтэгш байсан юм уугүй юу, ямар сургуульд сурсан, сургуулийн орчин одоо бодисын хэрэглээтэй байсан юм уугүй юу гэд одоо янз бүрийн хүүхдийг одоо дарамтанд оруулж исэн дээр ихэлт ингээд хүчирхээлд оруулсан асуудал байсан уугүй. Энэ одоо дандаа жижиг микро орчинд одоо микро орчны нөлөөлөх хүчин зүйлсд бол багтах юм байна л да. Тэгээд нөгөө макро орчны одоо нийгмийн хүчин зүйлсүүд бас байгаа штэ. Ямар одоо байдал амьдарч байгаа, гэр хороолд байна уу, их тансаг байна уу гэд альва нэг юмыг их ядуу, их баян болохоор нь одоо их хэцүү штэ. Ягаад гэвэл бүх одоо тансаг хэрэглээтэй юм уу та одоо хүүхэд өөрийгөө ингээд бус сатааруулж чадахгүй дандаа нэг шинэ юмыг ингээд үсэх юмс тэх юмс одоо өөрийн айгуу тийм таатай мэдрэмжийг мэдэрх юмс гэдэг явж магадгүй. Тэгэхээр ийм маягаар бол яг одоо бас хэрэглэн шилждэг Эсвэл одоо эсрэгээр нь амьдрал нь их тарчиг зовлонгоо мартаад 1 минут ч гэсэн ч одоо хэдэн цагаар ч гэсэн ч одоо энэ таагүй байлаас нь гарахын тулд бас хэрэглэх байгаа. Тийм учраас энд одоо сэтгэц сэдвт мансуурлах бодисын хэрэглээнд бол ер нь энэнд бол одоо зөвхөн баян хүмүүс ордог, зөвхөн ядуу хүмүүс ордог гэдэг ойлголт байхгүй. Одоо амьдралын одоо манай нийгмийн одоо бүх одоо төвшнгөөс бол одоо хүмүүс бол хамрагддаг юм байна гэдэг нь одоо ер нь судалгаач бас харуулж байгаа л да. Ямар ер нь одоо хүндрэл, эрсдэл, сөрөг нөлөө тэр хүнд болон тэр хүний эргэн тойронд бий болгоод байна вэ? Гол аюул нь ер нь юу юм бэ? За ингээд эргээд одоо баг та бит хоёрын ярьсан зүйл дээр эргээд ингээ харахаар нь хичнээн бага насанд одоо сэтгэц сэдвт мансуурлах бодис хэрэглэж эхэлнэ. Төдийчнээ энэ хүнд бол одоо уураг тарих бол хордлогонд орно. Дээрс нь яг донтол бол бий болно. Донтолт болохоор сэтгцэн болон одоо зан үйлийн бол донтолт бий болно. Таатай байдлыг мэдрэхин тулд болохоор жирийн хүн жишээлбэл та бит хоёр гой хөгжим сонсоод эсвэл ууланд гарч алхаал эсвэл одоо гой кек иддэг ч юм уу бялуу иддэг ч юм уу тийм гой мэдрэмжийг мэдрээд байгаа болохоор тэр хүмүүсийн хувьд болохоор боломжгүй болчдөг. Ягаад гэвэл энэ бол одоо уураг тархинд явагдаж байгаа одоо бүр эргэшгүй өөрчлөлтүүд бий болдог. Яг нейромедиаторын хэмжээнд яривал яг энэ асуудлыг харин ямар хүмүүс одоо энэ нэвтрүүлэг үүсгэндээ тэрнээс бас хамааралтай л да. Хэрвээ эмнэлгийн хүмүүс одоо хэрвээ үзвэл би бас илүү тайлбарлаад явмаар л байна. Жирийн хүмүүс үзвэл ямар ч байсан одоо бидний уураг тархинд бол бидний таатай байдлыг хариуцдаг одоо мэдээлэл дамжуулагч нейромедиатор дофамин гэдэг одоо
божис гэхээр нь одоо яаж болохгүй, даавар гэхээр нь бас болохгүй тий. Одоо яг нейромедиатор гэдэг одоо тийм зүйл бол байгаа л гэж хэлье. Тэгээд аливаа сэтгэц нөлөөд мансуурлах божисын арх тамхин дээр ч ялгаагүй энэ хэрэглэн дээр болохоор нь яг тэр дофамины хэмжээ бол их ихсээд байгаа. Ураг тархинд бол дофамины хэмжээ ихсэн тохиолдол болохоор ураг тархинд бол тэр таатай байдлаас ч эхэлж байгаа байхгүй юу? Тийм хөөрлийн байдал, таатай байдал, зовлонгоо мартцсан, их сайхан болсон, эсвэл анхаарал хийд одоо хорц олсон тий одоо сэтгэл готролтой байсан бол тэр байдлаас гарсан гэх мэт одоо таагүй бүх одоо зовлонгууд мартаад стресс тайлагдсан, хүлээсэн тайлагдсан юм шиг гэж нэг хүмүүс бас ярьдаг шүү дээ тий манай хэрэглэгчид манайд одоо үзүүлж байгаа хүмүүс болохоор ингэсэн тохиолдол болохоор энэ байдлыг чи юм гоё таатай байна уу ураг тархины тодорхой хэсгүүд бол яг ой тогтоолтонд авдаг. Дараа нь тэр хүн тэгээд нөгөө шийдвэр гаргадаг байхгүй юу? Ой тогтоолтонд авах шийдвэр гаргахад ураг тархины хэсэгт бол нөлөөж байгаа. Дараа нь тэр хүн ямар нэг таагүй байдал орлоо л да одоо стресстэй юутэй ч юм уу эсвэл ихтэй одоо уйтгартай байна, сонирн байна тий одоо би нэг өөрийгөө жоохон сэргэмээр л байна гэдэг ийм одоо тохиолдол орсон үед болохоор нь бэлэн хариулт байгаа байхгүй юу? Яг л нөгөө ой тогтоолтод тогтоогдсон одоо тэр зүйл юу байгаа гэхээр чамд хэцүү байна уу? Тэгвэл чи тэр газараа очиод тэр бочсыг аваад ингээд хэрэглэвэл чи шууд гой болчих штэ гэдэг бэлэн хариулт байгаа байхгүй. Энэ одоо ураг тархинд үүсэн өөрчлөлтүүд бол ер нь насан туршдаа бол арилгахгүй. Тийм учраас одоо дондох эмгэг болохоор архаг эмгэг гэж ярьдаг. Хичнээн дондох эмгэг архаг эмгэг байлаа ч гэсэн ч одоо энийг юу сэдрэж чадах гэхээр дахиад одоо боцоо хэрэглэвэл яг хуучин хэрэглэж исэн хэмжээнд дээр очино. Хэрэглэхдээ бүр тэрнээс илүү иш шундалтай тий жишээлбэл нэг хүн бодисын хэрэглэнээс нь гараад эмчилгээ хийлгээд нэг хэсэг явцсан байгаа штэ тий. Тэгээд дараа нэг 2-3 сарын дараа дахиад стрессийн нөлөөгөөр ч юм уу юугаар ч юм уу дахиад бодисоо хэрэглэчихвэл тэр одоо нөгөө хэрэглээгүй одоо үеийн одоо бүх юмыг нөхөж одоо ууж хэрэглэж байгаа юм шиг л одоо болно байхгүй юу. Тэгэхээр н одоо бүх одоо таагүй байдлыг манай тархич нь ураг тархич нь бас айгүй сонин зохион байгуулдаг шүү дээ. Одоо хэсэг газраас нь одоо үүссэн янз бүрийн одоо стрессүүдийг тий жишээлбэл жоохон өнөөдөр дарган загнасан ч юм уу, багш нь одоо жоохон зэмлсэн ч юм уу, их нэртэй хэрэлдсэн ч юм уу, замын одоо төвжрэл явсан чинь хин нэг нь машиныг шүргсэн ч юм уу, янз бүрийн одоо жижиг зүйлүүд бол байгаа штэ. Тэгээ жирийн хүн болохоор яг энийг даван туулах чадвартай болдог бол одоо дондох эмгэгтэй хүн бол энийг даван туулах тамуу болдог. Тэр байтугай одоо төрөүний одоо тархинд үүсэн өөрчлөлтүүд одоо бид нэр тэрийг бол одоо голомт гэж хэлдэг. Яг голомт гэхээр нь бас ойлгоход хэцүү байна. Одоо ураг тархины зарим хэсгүүд бол одоо өөрийнхөө мэдрэлийн одоо эсүүдийн бөөгнөрлийг одоо альва нэг зорилгонд ингээл чиглүүлс одоо тийм байдлаар бол одоо өөрчлөлт бол ордог байхгүй ураг тархинд. Тэгэхээр ингэсэн тохиолдол болохоор нь одоо жирийн хүн болохоор тэр стрессээ даван туулж байгаа бол одоо дондох эмгэгтэй хүн бол тэр стрессээ бүгдийг цуглуулдаг байхгүй юу. Тэгээ өөрөөр хэлбэл одоо гэрлийг асааж байгаа юм шиг одоо асаагүй болдог байхгүй. Нэг дарлаа гэхээр нь стрессийн одоо нөлөөгөөр бол яг нөгөө аль хизээний ой тогтоолтонд тогтоогдсон шийдвэр одоо гаргадаг одоо тэр хэсэг чинь ураг тархины хэсэг чинь ажиллаад чамд хэцүү байна уу тэгвэл ч одоо тэр боцоо хэрэглэлтэй гэдэг ингээд бэлэн хариулт гараад ирдэг. Энэ бол хамгийн том сөрөг нөлөө. За мэдээж одоо бодисын төрлөөс хамаарат биед гарч байгаа өөрчлөлтүүд зарим бодисын хэрэглэн дээр болохоор жишээлбэл цусны даралт ихсэх, одоо зүрхний хэм алдагдах, одоо зүрхний одоо бүлчин томрох гэх мэт гээд янз янзын одоо нөлөөнүүд бол байгаа. Тэгээд зарим бодис төр болохоор нэлгний өөрчлөлт бол түлхүү ордог. Тэгээд хичнээн бага наснаас нь одоо тэр бодисыг одоо замбраагүй те хяналтгүй юугүй ер нь одоо хичнээн бага наснд бол ер нь ихний одоо бараг удаамсвал тэр үед үжээ донтолт үүсэж байгаа гэдэг л одоо ихний юунууд нь шинж тэмдгүүд гэдэл одоо бид нар тэгэж сүүлийн үед бол бас хардаг
болоод байна л да. Зөвхөн бид нар биш л да одоо дэлхийн хэмжээний бүх эрдэмтдүүд бол тэгэж хараад байгаа. Засал авахтаа хүнд гэж ойлголоо. Ер нь засал эмчилгээ тий одоо арга хэмжээ яаж явагддаг юм бэ? За тэгэхээр надаа архаг өвчин те дахил төгдөг гэдгээл ямар ч байсан ойлгосон те одоо хүмүүс ойлгож байгаа байх гэж бодож байна. Тэгвэл дахилтанд хүрэхгүй өөрөөр хэлбэл дахилтанд хүрэхгүй тэр одоо бүх шалтгаануудыг шалтгуудыг ингээд бид нэр зөв тодорхойлчвал одоо өөрөөр хэлбэл жишээлбэл нэг ингээд олон ингээд нөхтэй нэг хүүдэн дотроо бид нэр энэ донтолтоо хийлээ гэж бодъё. За тэгээд тэр донтолтоо буцаад сэргээхин тулд бол одоо тэр нөх болгоныг битүүлэх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? За жишээлбэл одоо би хуучин одоо тэр найзуудтай цуг хэрэгэлдэг байсан гэхээр тэр найзын хүрээг бол өөр одоо хэрэгэлдэггүй хүмүүсээр солих хэрэгтэй байна. За эсвэл яг би яг одоо тэр нөхцөл байдал бол гадаад руу явахтаа ч юм уу тийм замбрааго ингээл байдаг учраас одоо шинэ одоо юмыг мэдрэхин тулд бол би бодисоо хэрэгэлдэг гэвэл тэр одоо ямар орн руу орж сараа өөр орн руу явах ч юм уу гэд өөрөөхөө бүх одоо тэр шалгаануудыг бол бид нар хэлүүлж өгөө болох хэрэгтэй л да. Гэхдээ мэдээж одоо амьдрал бол бас тэр амаргүй л да. Тэгтээ нөгөө хүний зан үйл чинь сонин штэ. Ягдгүйл альва нэг одоо зан үйлийг би болохын тулд бол хугацаа хэрэгтэй. Тэр зан үйлийг өөрчлөхийн тулд бол бас хугацаа хэрэгтэй. Хүмүүс болохоор нөгөө эмчилгээнд орлоо гэд нэг үргэс авсан юм шиг гэд ингээл нэг юм уугаал тэгээд би одоо энэ одоо архины одоо бодисын одоо тий одоо янз бүрийн юунаас нь ингээд хэрэглэнээс нь ингээд саллаа одоо энэ дондох юмгээс саллаа гэж боддог байхгүй. Тийм асуудал байхгүй. Өөр дээр маш их ажиллах хэрэгтэй байна. Тэгтээ зөв ажиллаж чадсан хүн бол амжилтанд хүрдэг. Насаараа дараа нь хэрэглэхгүй те одоо бодисоо хэрэглэхгүй одоо тамхи татахгүй те одоо архаа уухгүй за нэгэндээ би арх тамхи гэдэг энд яагаад хэлж байгаа гэхээр тэр хоёр боц чинь хоёулаа сэтгцэн нөлөөд бодисон дотор ороод явж байгаа учраас л дурдж байгаа шүү. Тэгэхээр надад бас дээр одоо тэгээд ишүү нэг юм юу байгаа гэхээр сүүлээд бол нөгөө нейропластицит гэдэг нэг ойлголт бол гараад байна л да. Тэр нь юу гэхээр одоо альва нэг одоо зүйлийг олон удаа давтаж хийснээр нь одоо тэр тархинд байх ёстой мэдрэлийн эсүүдийн хоорондох холбоос болоогүй яг зузаан болоод байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл зузаан болно гэдэг чинь тэр хэмжээгээр нөгөө банк тархинд хадгалаастай юм гэхээр. Тэгэхээр жишээлбэл бодисын хэрэглэнээс нь өөр юм руу чиглүүлж болно шүү дээ өөрхийн заавуулыг. За одоо бясалгал хийдэг ч юм уу, одоо төрөний бит хоёрын хэлсэн хөгжим сонсдог ч юм уу, ном уншдаг ч юм уу, хүүхдэд цагаа өнгөрөөдөг ч юм уу гэл ингээд гих мэдгээд. Тэгтээ энийг хийн гэхээр айгүй хэцүү шүү дээ. Яад бол нөгөө сэтгэц нөлөөд бодис руу мансуурах бодис руу татж байгаа холбоос нь зузаан байгаа. Тэрийг нэмгэрхийн тулд бол хугацаа хэрэгтэй. Шинэ холбоосыг бол яг зузаан болгохын тулд бол бас одоо юу хэрэгтэй. Энэ үед бол яг одоо мэргэжлийн тусламж бол заашгүй хэрэгтэй байдаг. Мэргэжлийн тусламж дотроо болохоор яг эми эмчилгээ маш бага хэмжээнд бол явдаг. Голлуу сэтгэл заслын юу бол явдаг. Сэтгэл засал дээр ч гэсэн ч одоо бид нар ямар аргыг хэрэглэж байгаа гэхээр тухайн хүнд бол өөрийн байдлыг ойлгоод тухайн хүний өмнөөс нь бид нэр шийдвэр гаргах хэрэггүй. Яаж одоо тэр зөв шийдвэрт одоо энэ хүнийг түлхэж өгөх үү? Яаж тэр зөв шийдвэрийг гаргуулах уу гэдэг л одоо бидний сэтгэл заслын аргууд бол ингээд хэрэгэлдэг л та бид нар. Архаг хэлбэрт арай шилжээгүй юу гэдэг чинь те 1 2 3 удаа хэрэглээд үзчихсэн те нэг тийм тохиолдолд эрт үед нь гэх гээд байгаа шүү дээ. Одоо шинж тэмдгээр нөхцөл байдлаас нь анзаарч мэдээд урьдчилан сэргийлэх боломжтой юу? Ямар байдлаар ер нь ялангуяа одоо залуучууд илүү их те энэ байдалд өртөж гин гэж тайлсан. Яаж бид одоо анзаарч мэдэж болох вэ? Урьдчилан сэргийлэх юун дээр бид нар дөнгөж сая 6 сарын эхээр урьдчилан сэргийлэх одоо олон улсын хэмжээнд баримталж байгаа UPC гэдэг curriculum Universal Prevention Curriculum буюу одоо донд хэмгээс урьдчилан сэргийлэх юм тусгай одоо Колумба төлөвлөгөөний хөтөлбөр байдаг. Одоо дөнгөж анхны хэдэн мэргэжил
дөнгөд 6 сарын ихэр бол одоо манай улсд бол дөнгөж сая бол одоо тэр сургалт бол явсан. За тэгээд тэрний нэг нь би байсан. Тэгээд яг би тэр сургалтын дээр бас одоо орчуулга хийж исэн. Хүний хувьд болохоор сургалт нөгөө англи хэл дээр явагдаад тэр үед болохоор манайд нөгөө урьдчилан сэргийлэх одоо олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн урьдчилан сэргийлэх одоо мэргэжлийн одоо 2 багш бол ирсэн байна. За тэгээд тэр сургалтаас бол би бас одоо юу ойлгосон гэхээр яг бид нар одоо огт урьдчилан сэргийлт хийгээгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ бидний хийжсэн урьдчилан сэргийлт жоох амжилт муутай л одоо аргуудыг дандаа оновчгүй одоо тийм аргуудыг бол бид нэр хэрэгжилж исэн гэдгээл тэр сургалтаас нь хатаа ойлгосон. За тэгээд ямар урьдчилан сэргийлт юун дээр үндэслэх ёстой гэх юм бид нэр ерөөсөө нөгөө 0-аас 10 насны хооронд тэр урьдчилан сэргийлтээ зөв хийвэл тухай хүн бол дараа нь одоо сэтгэц нөлөөд мансуурлах бодис бол хэрэглэхгүй байх жишээтэй. За тэгээд 0-аас 5 насны гэхээр дандаа эцэг эхүүдийн үлгэр дуурал тий дээрс нь яг цэцэрлэгийн одоо хэмжээнд тий энийг болохгүй тэгж болохгүй гэхээр нь одоо тэр юуг бол яа. За тэгэхээр нь одоо эцэг эхүүдийн үлгэр дуурал гэхээр нь өөрийнхөө хүүхдийн хажууд бол бодисоо хэрэглэхгүй байх, хайрах уухгүй байх, тамхи татахгүй байх, одоо хүүхдэд зөв цаг өнгөрүүлэх гэдэг хүүхдийг өөртөө итгэлтэй болох хэрэгтэй. Өөртөө итгэлгүй хүүхд болохоор нь яаж юм гэхээр хүний нөлөөнд айгүй амархан автагддаг. Энэ зүгээр штэ чи энийг хэрэглээд үзээчтэй гэхээр нь тэр тохиолдолд яг хүүхд үгүй энэ надад хэрэггүй байна гэд. Гэхдээ үгүй гэж хэлэхийн тулд бол хүүхд чинь бас мэдлэгтэй байх хэрэгтэй штэ. Тэр мэдлэгийг бол бага насндаа мэдээж эцэг их за одоо цэцэрлэгийн багш нар бас л одоо өгөх бах. За тэгээд дараа нь баг ангид дотор ингээд шилжлээ гэхээр сургуулийн одоо урьдчилан сэргийлт бол ерөнхий боловсролын сургуулийн бага ангидд одоо хийх юу бол хамгийн хэрэгтэй гэж л одоо бид нар ойлгосон. Тийм учраас урьдчилан сэргийлэх одоо хөтөлбөрийг за бодвол одоо дөнгөж анхны сургалт явсан учраас би мэдээж одоо шийдвэр гаргагч хүний одоо тий төвшний хүн биш ч гэсэн ч гэтээ би нөлөөлөл ажлыг бол одоо хийж чадна. Тийм учраас одоо бид нар бас хөл зүй яамд хөл зүй дотоод хэргийн яамд болохоор энэ асуудлыг бол ер нь танилцуулсан. Хөл зүй яам угаасаа энэ асуудлыг өөрөө удирдах явж байгаа л да. Тэгэхээр надад бид нар юун дээр акцент хийж одоо юун дээр одоо бид нар өөрийнхөө хүчийг зарах ёстой юм бэ гэдэг юм яа. Зүгээр одоо энэ бодис жишээлбэл одоо бараг 20 жилийн өмнө Америк нэгдсэн улс ямар одоо алдаа гаргасан гэхээр дандаа нөгөө цагдаа нараар ингээд урьдчилан сэргийлэх бодлын талаар нь одоо яриануудыг бол бүх одоо ерөнхий боловсролын сургууль, коллеж дээр хийсэн гэсэн чинь дараа нь одоо бараг тэр компанид ажил явагдсны дараа мансуурлах бодисын хэрэглээ ихсэн гэж байгаа байхгүй. Яагаад гэвэл юу ярьсан гэхээр нь одоо энэ бодис чинь болохгүй шүү. Одоо энэ бодисыг хэрэглэж болохгүй гэдэг үүднээс нь ийм одоо урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулахаар нь эсрэгээр нь хүний анхаарлыг татдаг. Энэ цагдаа болохгүй гэж байгаа юм чинь энэ их л гоё юм байна даа гэдэг л одоо эсрэгээр нь яг оюутан залуучууд одоо тэгээд сургуулийн сурагч нар бол ойлгоод тэгээд яасан. Тэгэхээр дараа нь яг одоо бид нэр заавал бусад одоо улсын одоо буруу жишээг бол давтах албагүй шүү дээ тий. Харин эсрэгээр тэдний гаргасан одоо тулж явсан одоо ингээд замыг ингээ харахаар нь туршлагыг харахаар нь бид нэр аль аргыг хэрэглэвэл зүгээр юм бэ л гэж байна. Бид нар яг урьдчилан сэргийлэх ажлыг бол хийдэг байсан. Одоо ч юу н хийгээд явж байгаа. Голцоо нөө таниулах яах. Одоо өнөөдөр хүртэл надад ярихд хэцүү байгаа шүү дээ. Хэрвээ жишээлбэл өнөөдөр би инженерийн одоо юунд хүрээнд энэ асуудлыг ярьж исэн болохоор би хэдэн төрөл байдаг яадаг гэд эндээс яаж урьдчилан сэргийлэх үү ямар одоо хэрэглээний шинж тэмдгүүд гарна гэхээр хэлэх одоо юутай байгаа. Олон нийтэд хэлж байгаа учраас би ямар ч одоо сонирхлыг бол одоо татаж болохгүй байна л гэдэг тэрийг хатуу ойлгож ингээд ерөнхий ярьж байгаа шүү. Тэгэхээр урьдчилан сэргийлэх чиглэлийн хамгийн үр дүнтэй аргыг одоо олж мэдсэн гэж ойлгочлох нь шүү дээ. Магадгүй ирээдүйд удахгүй хэрэгжиж эхлэх. Тий. Одоо мэдээж биднэрт бол яг урьдчилан сэргийлэх одоо ажлыг бид нэр одоо зөв голдролд оруулах хэрэгтэй. Тэгээд нөгөө бүх хүмүүсийг бол нэг одоо
нэг долгион дээр сэтгэдэг, нэг одоо зорилтын төлөө явдаг гэдэг л одоо бид нар ийм байлыг бий болох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бид нар урьдчилан сэргийлэх одоо хөтөлбөр юм уу, одоо юу болох юм би бас мэдэхгүй байна те. Одоо эсвэл хууль гараад ирэх ч юм уу мэдэхгүй шүү дээ те. Урьдчилан сэргийлэлтийн хууль байх ч юм уу гэд одоо энэ талаар бол бид нар бас бодлох хэрэгтэй байгаа. Тэгээ мэдээж одоо шийдвэр гаргагч нарын төвшөнд болохоор яг энэ асуудлыг шийдэх болов гэж бодож байна. Тэр үед бол мэрэгжлийн одоо тусалцаа зөвлөгөө авбал биднэрт бас яг ямар ч одоо юуны олон улсын төвшөнд бэлэгдсэн одоо хитгэн одоо хүн одоо эхний сургалтыг бол дүүргээд явж байгаа гэхэд бол бас яг хэлэх таатай л байна. Тэгээ хамгийн гол хамгийн бест хамгийн гой хөтөлбөр юу гэхээр нь эцэг эхийн одоо хөтөлбөр. Өөрөөр хэлбэл одоо хүүхэд би болохоос өмнө те эцэг их болохоос өмнө ямар одоо өөртөө эмгэгтэй юутэй хэрэглээний асуудалтай хор зуршилтай байна уугүй гэд бигээ мэдэх ойлгох тэндээс эхэлнэ. Дараа нь одоо би ийм юутай учраас би хүүхэд одоо гаргавал те би яах вэ гэдэг те одоо тэрийг ойлгосон. Тийм учраас яг ингээд эцэг одоо гэр бүл одоо хүүхэд залуучуудын төв одоо манайд бас байгаа шүү дээ. Энэ тэнд болохоор одоо энэ бүх арга хэмжээнүүд бол бараг тэр хэмжээнд бол холбогдож ажиллах. Гэр бүл төлөвлөх үедээ л эхлэх хэрэгтэй л гэж одоо бид нэр ойлгоод байгаа. Уже нөгөө хэрэглэгчийн хэмжээнд очисон дондох одоо эмгэгтэй болсон хамааралтай болсон хүн дээр үргэлж сэргийлэх ажлыг явуулахд бол ер нь үрдэн муутай гэж яадаг. Тэгтээ мэдээж бас давхар хийх хэрэгтэй л та. Янз бүрийн стресс сэргийлээ тэр хүнийг аль болохоор сэдэлжүүлэх одоо оролдлогыг хийгээд тэр хүнийг бол эмчилгээнд оруулах талаас нь эсвэл хэрэглэнээс нь одоо ийм сөрөг одоо урд агуурууд гарч байгаа шүүгээд хэлэх хэрэгтэй. Тэгтээ тэр хүмүүсийг олоход хэцүү шттэ. Яагаад бол энэ асуудал чинь нүгнүүл явагддаг учраас бид нар яг одоо тэр сегментийг одоо авч чадчихин, олж чадчихин үгүй гэдэг асуудал болоод байгаа. Энэ асуудлыг одоо бусад улс оронд ямар жишгээр ер нь зохицуулсан байдгийг бэ? Одоо таны ярианаас би сонсоход сүүлийн үеийн мэдээлэлүүд толгой дараалал одоо олонний танил хүмүүс ч юм уу те хэрэглэгч боллоо, ял авлаач гэдэг нээлттэй бидэнд мэдээлэл ингээд байгаад идэг. Тэр хүмүүс 1-2 жил те тэнд сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаа юм уу? Зүгээр ял идлээд байгаа юм уу? Хуулийн арга хэмжээ авагдаад байгаа юм шиг. Яг суур шалтгаантай нь одоо те тэмцэхгүй байгаа ч юм шиг. Яавал ингээд өөрийн санаачлагаар одоо жилд 50-60 хүн ирж эмчилгэж нэгдэж штэ. Тэрний тоог яавал илүү нэмэгдүүлж дал байдлыг яаж илүү ил болгох вэ гэдэг дээр ямар жишээ байдаг юм бэ? Эцэг эхийн одоо хөтөлбөртэй өршлөн сэргийлэх хөтөлбөрийн зэрэгцээ бид нар бас нэг шоронгийн хөтөлбөрийг бол гаргуул хэрэгтэй болов гэж бодож байна. Яагаад гэвэл нэгэнд одоо тий альва нэг сэтгц нөлөөд бодистой холбоотой гэмт хэрэг хийсэн одоо хүнийг хэрвээ бид нар яавал одоо тэр нь ял эдэлж байгаа хугацаанд бол 1.5 жил, 3 жил янз байгаа штэ. Тэр хугацаанд бол яг бид нар бас тодорхой одоо өршлөн сэргийлэх хөтөлбөрийг одоо энэ асуудал чинь ийм байна шүү. Одоо энийг хэрэглэвэл ийм байна. Тэр дотор хэрэглэгч нар бас байгаа штэ яг өндөө бол тий. Тэгээд энэ одоо туршлагыг бид нар сая 2 сард бас Япон улсад бол харсан л да. Юу гэхээр тэнд бол одоо шоронгийн хөтөлбөр бол байдаг. Бодсон хэрэглээтэй хүмүүст болохоор 7 хоногт 1-2 удаа бол яг ингээд сэтгэл заслын бол хичээлэг бол явуулдаг. Тодорхой өөрийн гэсэн бас одоо хөтөлбөртэй юутай байдаг. Тэрийг бас нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр бас энд янз янзын асуудлыг шийдэх хэрэгтэй шүү дээ. Нэгдүгээр хөтөлбөрийг бий болгох хэрэгтэй. Хоёрдугаар бол одоо тэр хүмүүст бол юу ярих вэ? Дараа нь одоо тэр урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг одоо явуулах хүн одоо ямар ч эс одоо хуулиар хамгаалагдсан те одоо шорон руу нэвтрэх хэрэгтэй болно. Тэр хүн өөр одоо ямар ёс зүйтэй байх вэ гэдэг тэр хүний одоо ёс зүйн одоо код гэдэг байх хэрэгтэй. Одоо жоохон ёс зүйн муутай одоо янз бүрийн асуудал гарч болно шүү дээ. Эсрэгээр нь одоо мансурх божис оруулахыг юу яатсан, завцсан ч юм уу, юу ч юм уу. Тийм учраас хүний маш сайн сонгох хэрэгтэй л болоод байгаа байхгүй юу? Тэгээ хийн одоо ямар хүмүүс, ямар мэрэгжлийн хүмүүс тэрүүн дээр ажиллах уу гэдэг энэ одоо бидний өмнө дандаа одоо цаашдаа шийдвэрлэх асуудал бол зөндөл байна л да. Яг одоогийн нөхцөлд бидний зүгээс хийж чадах хамгийн энгийн зүйл бол хүүхдээ өөртөө ихтгэлтэй хайр халамж дүүрнэл өсгөх. Хүүхдээ
өөртөө итгэлтэй болгоно гэхээр хүүхдээ бид нар чи ингэдэг штэ. Нөгөө ажлаас ингээд нөгөө цаг маган дандаа бид нарт нөгөө дутагдаад байгаа учраас дандаа хүүхдээ өмнө ингээд ороод л юмаа шийддэг байхгүй юу? Урдуур нь ороод. Тий, урдуур нь ороод. Өнөөдөр жишээл нэг эмэгтэй хүүхэд байлаа гэхэд үгүй би өнөөдөр энэ ягаан платийг одоо өвлийн хөөтөн штэ тий. Би энэ ягаан платийг өмсөд явнаа гэхэд бид нар үгүй энэ чинь болохгүй гэд шууд тайлбар хэлэхгүйгээр те гадаа хөөтөн байгаа учраас одоо энэ тохирохгүй яахгүй гэд тэгэл ингээд хүүхдийн одоо шууд хүслийг бол одоо ямар ч тайлбаргүй ингээд хаадаг. Энэ ингээ буруу болоод байгаа байхгүй. Яг л цаг хугацаа байхгүй. Эсвэл сонголтыг хийх. Бүр тэр платиг ингээд өмсөд яваг. Гэхдээ яг дээрэс нь ингээд зузаан хувцсыг өмсүүлээд яана. Яг бол шийдвэр гаргахтаа бид нэр одоо тэр шийдвэрийг гаргах процессыг дандаа мохоодог байхгүй хүүхдээ өмнө ороод. А өнөөдөр яг би юу идэх үү яах вэ гэд би одоо өнөөдөр гамбургер идэх юм уу эсвэл одоо юуны пицца идэх юм уу гэдэг одоо зүгээр тас хорих биш байхгүй. Эн чин дотор ингээд ийм траншир ингээд юунуудыг агуулсан байгаа учраас 100 хоолтын юунд бол одоо тоонд орохгүй. А тэгтээ чи энийг идснээр нь те одоо нүрээр юм гардаг ч юм уу хит их ингээд тарган болдог ч юм уу гэд энийг бол таниулах хэрэгтэй. За өнөөдөр чи нэг удаагийн хоолтой одоо бэлэн хоолыг бол идэхэд бол одоо ийм эрсдлүүд байгаа шүү гэдэг нь яах хэрэгтэй байхгүй. Шууд болохгүй тайлбартай л байх хэрэгтэй байхгүй. Тийм учраас яг ингэсэн тохиолдолд хүүхэд өөрөө шийдвэр гаргахтаа айгүй сайн болдог. Бид нэр дандаа чиглүүлэгч болох хэрэгтэй байхгүй. Тэгээ мэдээж бид нар одоо эцэг гэхээсээ бүгдээрээ төрөхдөө одоогийн одоо тарихтээ би төрөөгүй шүү дээ. Тарих нь байгаа мөртлөө тэрийг хөгжөөгүй байсан. Уурах тарихны хөгжил бол ер нь 0-аас 25 наснд бүрэн гүйцэд ингээд төлөвшдөг. Тэгээ ингэхээр нь яг гүйцэд одоо төлөвшсөн тариханд болохоор нь яг зөв мэдээлэлүүд байгаа, зөв шийдвэр гаргадаг одоо юу байгаа. Хэрвээ 25 нас хүрээгүй байхад бол одоо бодисын хэрэглээнд одоо арх тамхины хэрэглээнд тэр юу шилжвэл мэдээж тодорхой хэмжээгээр бол яг гүйцэд одоо боловсрогдоогүй юмыг бол одоо түүхийгээр үлдээж байгаа л гэсэн үг шүү дээ. Тийм учраас зөв шийдвэр гаргахад бол одоо чадваргүй болдог. За тэгээ ишөө нэг юмыг хэлэхэд бол одоо яг хэрэгжилж байгаа хүмүүс бас энэ нэвтрүүлгийг сонсч магадгүй гэж бодож байна. За тэгээд таныг ирээдүйдээ юу хүлээж байгаа гэхээр нь та мэдээж одоо хэрвээ хэрэглэгч байлаа гэхээр нь та наснаасаа эрт хөгшрөн. Та одоо цус харуулт эсвэл одоо зүрхний шигтээсээр одоо энэ хорвоогоос бол явахт бол яана. Та одоо мансуурлах одоо сэтгэл зүйдэгт бодисын нөлөөнөөс үүссэн сэтгэл гутралаас амиа хорлж болцсошгүй. Та мансуурс үедээ бол яг эсрэгээр нь одоо өөртөө болон бусдад одоо тийм аюултай үйлийг бол хийж болцсошгүй. Тэгээд хамгийн сүүлд нь одоо юу гэж байгаа гэвэл юу хэлэх гээд байгаа гэвэл та өөрийгөө сайн дураараа маш амархан тэнэгрэлийн байдалд оруулахад одоо ийм зам дээр байгаа шүүгээл бас хэлмээр л байна л та. Тэгээд бүх хүмүүст бол одоо ямар одоо ерөөлөг одоо дэвшүүлмээр байна гэхээр нь хизээч хүний ятгалгаанд автагдахгүй, хизээч одоо өөрийн байр суурийг хадгалсан, хизээч өгөө гэж хэлэх одоо чадвартай энэ амьдрал яваасай л гэж л одоо хэлмээр л байна. Ингэснээр нь яг өөрийгөө альва нэг таагүй янз бүрийн юмнаас бол сэргийлж чадна шүү л гэлгээ хэлмээр л байна. За, сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт оролцож манай үзэгчдэд мэдээлэл зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Танарт баярлалаа. Танай нэвтрүүлэгт амжилт хүсье. Хамтрагч